Yo! Египтэд нэгэн зүрүүд хаан амьддаг байжээ. Зүрүүдээс нь болж Египтэд 10 гамшиг тохиолжээ. Израилийг чөлөөлж үгүй хизээч үгүй. Ингээ зүрүүдээс нээсэн болж 10 гамшиг тохиолжээ. Эхний гамшиг бол цуглаг нийлмөрний ус цусан улаан өгтэй болов. Хоёр дахь гамшиг бол Египтийн газар орноор мэлхинүүд ваг Гурав дахь гамшиг бол тоосыг голон дийлэнч нисж байна. Дөрөв дахь гамшиг бол ялаанууд Тав дахь гамшиг бол бүх хамтад нь үхэж явах. 6 дахь гамшиг бол хүмүүс хакин байна. Yo! Египтэд нэгэн зүрүүд хаан амьддаг байжээ. Зүрүүдээс нь болж Египтэд 10 гамшиг тохиолжээ. Израилийг чөлөөлж үгүй хизээч үгүй. Ингээ зүрүүдээс нээсэн болж 10 гамшиг тохиолжээ. Долоодох нь Тэнгэрээс аргал шиг том мөндөр орж гинэ. Come on! Альвэ би бол фараон. Надад өөр хүсэх зүйл үгүй. Эцэс төгсгөлгүй энэ тахлаас өөрсдийгөө чөлөөлмөр бай. Гэхдээ яагаад ч юм эцээ хүртэл зүрүүдэлмээр бай. Яасан ч үгүй Израилийг явуулахгүй. 8 дахь гамшиг бол Египтийн газар нутгаар цацаан шуруу. Харин дөрөвийг бүгдийг эзэчгэжээ. 9 дахь гамшиг бол Египтийн бүхэлдэн хүн харанхуй бүрхэж явуу. Хошооны газар гэгээтэй байв. Бурхан энэ бол Египтийн сүүлийн гамшиг байх болно гэж хэлэв. Сүүлийн гамшиг бол Египт дуган хүүхдүүд бөгөөдөгчээ.